What the dog doing? Манай байгууллагын нэртэй бид нар Японы Осака хотын шүдний эмчнэрийн байгууллагаас хэсэг бүлэг шүдний эмчнэрийн нэгдээд явуулж байгаа судалгааныхаа ажлын хүрээнд бид сонгогдсон сурагчдаа шүдний эрүүл мэнд болон амны хөндийн ариун цэврийн талаар яг мэдлэгийг нь аль болох тултан дэвшүүлээд эрүүл шүдтэй бүхий таргаар дэмжиж туслаад явах зорилгоор байгуулагдсан Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн сурагчдаас тогтсон байгууллага байгаа. Өнөөдөр 2 сарын 27 оны өдөр бид нар Гочиртын 85 дугаар сургууль 8 дугаар ангийн 1 бүлэг 6 дугаар ангийн 3 бүлэг тус шүдний хичээл ороод байна. Шүд яаж чухал вэ? Шүдний хүний бие тэгэхээр чухал вэ? Ширээ шүдчэн юу биш үү? What the dog doing? Өнөөдөр манай сургууль дээр Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн ахлагчнэрийн мэдээлэл өглөө. Тэгээд энэ мэдээлэл биднэрт одоо шүдний ямар сайн арчилтай гэж бол арчилсан нь ямар чухал болохыг бид нэрлсэн. Одоо тэр хичээлээс нэг юм бол ингээд хүмүүс орон нутгийн хүмүүс нь болохоор ингээд шүдний эсрэг болохоор чиний шийдэл хийсэн байсан. Өнөөдөр манай Шинэ Монгол сургуулиас ингээ шүдний талаар яриа ихээр ирлээ. Ингээд сужсан зүйлүүд чихэр баг гэсэн. Миний айлтнаар бол шүдээ зөв угаа шүдээ зөв арчлаад шүднийгаа завсраад шүдний ингээд одоо уцаар юм яасан ингээд шүднийгаа завсраад ингээд яасан. Миний ялгсан зүйлүүд өдөрт 3 удаа шүдээ угаах. Шүдээ ууснаас эрүүл байхаасаа гадна би шүд ирэл бол би эрүүлдэг. Тэгээд шүдээ сайн угаах бол тэгээд юм шүдчин өвдөн тэгээ бас шүд мүд чинь тэгээд юм асуудалтай болно. Тэгээд шүдээ сайн угаагаад чихэр жимээс нь баг идэрээ гэж зөвлөдөө. Тэгээд бас нөгөө нэг тэгээд сайн шүдээ угаагаад тэгээд шүдэндээ ер нь анхаараарай гэж хүсье. Биднэрт мэдээлэл хүргэсэн ахлагч нартаа баярлалаа. За юу тач нөгөө найздаа гэдэг энэ хөтөлбөр гэдэг нэг үеийнхэн ирээд нэг үеийнхээ дөрөвч төрч одоо зөвлөгөө өгч байгаа их гоё санагдлаа. За дээрэс нь манай сургуулийн хүүхдүүд бол харьцангуй нэг өөрсдийнхөө өмнө мэддэггүй байсан, анзаардаггүй байсан ийм зүйлүүдэд яг мэдэж сурч авч байгаад нь их баярлж талархаж байна. За тэгээд та болохоор сургуулийн хэмжээний хувьд ер нь сургуулийн хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд амны хөндийн ариун цэвэр хэрхэн анхаардаг вэ? Ер нь танай сургуулийн хүүхдүүдийн яг шүдний эрүүл мэнд ямар хөө төвшөнд байгаа гэж бодож байна? За манайх болохоор сая сүүлд 2025 оны байдлаар болохоор шүдний эрүүл мэндийн асуудал нэлээд асуудалтай гарсан. За бараг 80% нь бол өвчлөлтэй гарсан. За тэгээд үүнтэй холбоотойгоор ихэдээ манай сургууль за энэ асуудлыг яалтайгаар ингээд одоо авч хэлцгээр болохгүй байна гэдэг утгаар танаас одоо хамт олонтой бас ингээд ярилцж байгаа байна. Сургалтуудыг хийсэн ахуулаад авч байгаа. За манай сургууль дээр одоо 3 сараас ахуулаад тодорхой хэмжээгээр амны хөндийн өвчлөл өндөртэй байгаа хүүхдүүд дээрээ бол хувийн эмнэлэгтээ одоо уулзаад за эхнээс нь ахуулаад одоо мэргэжлэх юм арга хэмжээг авч эхэлнэ. За тэгээд энэтэйгээ холбоотойгоор мэдээж бид нэр эргүүлжүүлэх юм арга хэмжээ авч идэл араас нь нөгөө хэвээ бусад шүдэнд торхоодвол яах вэ гэдэг юм асуудал үүсгээд байгаа учраас одоо Шинэ Монгол сургуулийнхаа хамт олонтой одоо нэгдэж найзаасаа үе тэнгийнхнийг яаж суралцдгийг юу мэдэж авах хэрэгтэй гэдэг талаар сургалтуудыг аваад араас нь нөгөө урьдчилан сэргийлэхийн одоо ажлыг эхлүүлэх зорилгоор танай хамт олонтой бас нэгдэж одоо ажиллаж байгаа гэж болно гэсэн үг тийм. За тэгээд танай хамт олон гэсэндээ нөгөө хүнд цаг хугацаа гэдэг бол маш их үнэтэй. Тэгэхээр энэ сайхан үнэтэй цаг
хугацаанаас манай энэ тэ хүүхдүүдэд цаг хугацаа гаргаж ирж сургалт хийж энэ үнэтэй сайхан зөвлөгөө өгч байгаа бас та нартай баярлалаа гэж хэлье. 今日私たちはガチョストの第85番学校に来て、歯磨きのやり方と健康の歯がどうして大事なのかについてお話をしました。今日の話を聞いてくれている生徒たちはみんな元気でよく話に参加してくれてとても良かったと思います。 3, 2, 1, cheese!